Аригт арсаар хөлөлсөн тохиолдлын учрал нь ямагт эрсдэл дагуулж байдаг гэмтээ. Наад зах нь бэлгийн замын халдвар төвчөнд тусах, цаашдбал эд зүйлээ алдах, элдв гэмт хэргийн золиос болох гэх мэт хар мөр дагуулдаг билээ. Гэвч хүмүүс иймэрхүү хохирлоо аль болох тас нуухыг хичээдэг юм. Энэ нь эвгүй ярианд орж нэр нүрээ барахгүй гэсэн арга ядсан хэлбэр л дээ. Яа харахгүй хүнд байдалд орсон юм уу? Эсвэл их хэмжээгээр хохирсон тохиолдолд хулмалсан байж цагдаад хандана. Ингээд хэдэн жилийн өмнө шинэ жилийн баярын үеэр гарсан нэгэн хэргийн тухай өгүүлье. Чулуунбаатарын эхнэр ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан учраас дарга нь 7 хоног гадаадд аялж амрах эрхийн бичгээр шагнажээ. Тэгэхдээ бүр хайртай дотны хүнтэйгээ хамт явах хэмээн илүү аяллаа тэз дагалуулж өгсөн байсан ч Чулуунбаатарт аялж зугаалах эрх олдсонгүй. Амин хайртай эрх охин нь би ээжтэй явна гэж тас дайраад аавыгаа жийж орхисон юм санаж. Охин нь ганц мухай хашгирахад л өмнө нь сөгдөөд сөхрөөд унах төгтөг Чулуунбаатар хитэн өдрийн турш гадуур дотургүйч хамаг юмыг нь бэлдэж өгөөд он солигдохоос нэг хоногийн өмнө онгоцны буудлаар гар даллан хоцорсон ажээ. Харин ингэж хоцорсон хойноо шинэ жилийн баярыг гэртээ ганцаараа гунигтай тэмдэглэх болсноо ухааран уртаар санаа алдаж хийх юмаа олж ядан хид ими гадуур баахан тэнжээ. Гэтэл түүнийг ингэж уйтгарлан байгааг мэдсэн юм шиг нэг хүн утасцсан нь багын найз Батжаргал нь байв. Батжаргал хэдэн жил гадаадад амьдарч байх хугацаанд анхныхаа эхнэрээс салж дараа нь хоёр ч хүүхэнтэй хамт амьдрах гээд барахгүй сулдаа ганхаж явааг Чулуунбаатар сайн мэднэ. Тийм ч учраас сайн хүн санаагаараа гихчээч цагаа олж залгалаа. Хөгшин чинь ганцаараа гіврээд явж байна. Эхнэр охин хоёр өнөөдөр гадагшаа авчихлаа. Хоёулаа хамтдаа шинэ он өгтөл яасан юм бэ гэж хэлсэн байна. Батжаргал үүнийг сонсоод ихэд баярлан инээд алдаж би их дэлгүүр дотор явж байна. Чи наашаа хүрээд ир. Тэгээд яаж баярлах талаараа ярилцъя гэхэн тэр. Ууж идэх болохоор би рүүгээ яарч гэрлийн хурдаар уулздаг нь монголчуудын зан хойно Чулуунбаатар Батжаргал хоёр 10 минутын дараа их дэлгүүрийн гадаа заахөө хаана орж суух вэ? Яах вэ хэмээн ярилцсан зогсож байлаа. Тэр хоёрыг инхүү төлөвлөгөө боловсруулж байтал гинэтхэн нэг эмэгтэй "Хүүе ямар сонин хүн бэ?" гэж дуу алцаар хурж ирсэн нь цэрэг хувцастай 30 гаруй насны аятайхан хүүхэн байсан аж. Мань хоёр хинтэн хандаад байгааг сайн мэдэхгүй би рүүгээ гайхсан харц солилцож хүүхэнтэй эргэлзэнгүй гар бартал хүүхэн Чулуунбаатар руу нүүрэмгийн харцаар ширтэн дотн маягтай налж "Арай танихгүй байгаа юм биш үсттэй, би туулал байна шүү дээ. Найз нь нөгөө ангид л ажиллаж байгаа хангамжийн албаны дарга болсон цолч нэмсэн" гэж хэлжээ. Чулуунбаатар 20 жилийн өмнө цэргийн сургуульд ганц 2 жил суралцаад гарсан учраас би сонсож байхдаа энэ хүүхэнтэй танилцсан юм байх та. Энд тентхийн цэргийн ангиуд дээр очих үедээ танилцсан юм байх та. Ингэж хоромхон зурт бодоод "Өө тийм үү, шууд таньсангүй уучлаарай. Чи их өөрчлөгдөжээ. Жавхалсан сайхан ахмад болсон байна" гэж манжлан найзтайгаа уулзсан нэг газарт орж жаахан суух санаатай байгаагаа хэлбэл хүүхэн. Найз нь дивизийнхээ унаанаас хоцорчхоод яадаг юм бэлээ гэж бодоод явж байла. Хэрвээ татгалзахгүй бол гурвуулаа хамт нэг газар сууя л да. Дургуйцгүй юм байгаа үсттэй гэж хэнэгч үгүй хэлсэн аж. Цэрэг хувцас цэмбитл өмсч нүрээ ирвитл бодсон жавхаалаг хүүхнийг шимтэн харж зогссон хоёр ирийн нүдэнд зэрэг шахуу шунал тачаалын хөх гал манас хийгээд явчихаж. Тиймээс за тэгвэл явцгаая гэсээр хүүхний хоёр талаас сугдан их дэлгүүрийн хажуугаас холдож хойш чиглэн алхажээ. Тэд замаараа 2-3 кафегаар орсон боловч хүүхэн хит олон хүнтэй юм, гэрэл муутай юм, төгөхгүй юм гэх мэтийн шалтак хийсээр алинд нь ч орсонгүй. Нэг солонгос хоолны хажуугаар гарах үед Батжаргал "Ядаж ийшээ ороод хоол авч идэл дээ" гэхэд хүүхэн "Би зэргийн хүн болохоор аливаа юм чодрог ханддаг. Ирчүүдтэй гутгалдаж явдаг болохоор төстаас иршүүд зантай. Ерөөсөө хэдүүлээ нэг буудал орё. Дэлгүүрээс идэж уух юм авчихъя. Энд тентхийн баар хоолны газар мөнгө үрж байснаас тэрэн дээр биздээ" гэж өстой цэргийн хүнээс гармаар санал тавьжээ. Чулуунбаатар Батжаргал хоёр мэдээж юу гэж татгалзах билээ. "Тгий" хэмээн дуу нэгтээ зөвшөөрсөн төдийгүй Чулуунбаатар "Зочд буудал орж мөнгө өргөх хэрэг байхгүй. Ерөөсөө манайд очие. Эхнэр маань охинтойгоо гадагшаа авчихсан би гэртээ ганцаараа байгаа. Хэдүүлээ өнөөдөр байтугай маргааш ч гэсэн манайд хонож болно" гэж нүдээ гялалзуулан хэлсэн юм санаж. Ингээд Чулуунбаатарын гэрлүү явхаар болж машинд гар өргөн суусан бөгөөд зам зуураа Батжаргал Чулуунбаатар хоёр дэлгүүрлөө орж архитаас чихэр жимс хоол ундны зүйл аваад "Хоёулаа багхан ууж саадахыг чинь ахиухан шахан шүү. Офицер хүүхэн ямар байдгийг үзнэ" гэж мар хийлдэж явжээ. Чулуунбаатарын гэрт ирсэн хойноо хүүхэн "Над чиг ингээд явж байдаг ирээцээрээ алдсан хүүхэн байдаг болов уу? Хотын хүүхнүүд чинь хөдлөлтөд хөлс нэгтгэгээ биздээ" хэмээн айлгуйтан инээж бас болоогүй. "Хүн амьтаг харвал хоёр эртээ группэн секс хийх гэж явна гэж бодно доо" хэмээн бөксбөрний яриа үүсгэн хоёр эрийг бүрж азгай тулсан байна. Тэд нийтдээ 3 шил архи уусан ч хин хин нь хөөхөн халахаас хэтэрсэнгүй. Хүүхэн бол бүр согтох шинжгүй. "Би ч муухан ирээс илүү наргиж сурсан хүүхэн шүү" хэмээн хөхөө жижигнүүлэн инээж суусан аж. Тиймээс Чулуунбаатар хүүхнийг бие засахаар босох хооронд
Найз нь хажуугийн дэлгүүрлүг ярилцаад ирээ. Тэр хооронд чи цаадахыгаа амжуул. Харин намайг орж ирэнгүүт ямар нэг шалтак хийлээд гараарай. Хөгшин чинь өнөө шөн жаахан зэргийн бэлтгэл хиймээр байна гэж хэлээд гарч оджээ. Тэр дэлгүүрээс арх тарс нэмэн авч байхдаа ямар янхан хөсөж байгаа биш. Хуучны танилтайгаа наргиж байгаа юм чинь царай алдаад яахав. Химэн ихэд нүнжтэй загнаж өөрөө өөрийгөө хөөрөгдөж явсан юм санаж. Хоёр тор дүүрэн юм барьсаар буцан орж ирэхэд нь Батшаагал хэрэгээ хэдийн бүтээсэн шинжтэй хөлсөө борцайлхан сууж байснаа. Найз нэг хүнд юм аваач өгөх ёстой. Мартчихсан сууж байна. Хурдхан буцаад ирнэ. Ингээд зөрөөд гарсан бөгөөд хүүхэн чи ямар хурдан гараад ямар хурдан ороод ирвэ? Манай дивизийн маршин аваргаас ч илүү хурдан байна шүү. Химэн заар сингэнүүлэн найлын хайцаар хурж ирээд тортой юмнуудыг гаргахад тусалсан аж. Хоёулахнаа үлдсэн хойно хүүхэн Чулуунбаатарт нэг санал тавьжээ. Ямар санал тавьсан бэ гэхээр чамайг 2 хундаг уухад би 1 хундаг уuna. Гэхдээ хоёулаа ингэж уух тоолондоо нэг хуцаа тайлна гэсэн санал байв. Мундагийн халуун архины халуунд ухаан нь манадсан Чулуунбаатар зөвшөөрөлгүй яахав. Тэр хоёр хундаг тулгаж тэр тоолонд хувцсан нэмгэрсээр байсан ч хүүхийн Чулуунбаатарын дэргэд ёстой архины лүү байсан учраас тэгтлээ согтсонгүй. Тас хөхрөн Чулуунбаатарт арх хундаглаж тэр тоолондоо нэг хувцсыг нь тайлсаар байж. Тэгж байталч Чулуунбаатарын нүд бүрлдсэн хил амаар оцолдож бүдэг батаг ухаандаа дотоожоо тайлах санаатай оролдож байгаад гултайн унсан байна. Нилийн хугацаа өнгөрсний дараа нүдэ нэгээд харвал том өрөөндөө буйдангийнхаа урд тэрийгэд хөвтөж байсан аж. Тэрбээр нөгөө хүүхэн яасан бол заавал зөөрийгөө хингээд байлаа гэж үүлгэртэн боцоор өндийж хөө ихнэ туяа бишээ туулаа гэж хашгирсан ч гэрт нь өөрөөс нөр хинч байхгүй нийлт ажин түжин оргиж байж. Яваад өгсөн юм байх та гэж бодон жаахан хөвтөж байгаад усуухаар өндийхтөө юм хум алга болцохоогүй байгаа. Гэж гинэт сэртэсгийн эргэн тойрноо харж үнтэй цайтай гисэн болгоноо бүртгэвэл баларсан байхын тэр. Эхнэрийнх нь Америкаас захин байж авчруулсан 2 сая шахам төгрөгийн үнэтэй болон шүүбнээс эхлүүлээд шүүгүнийхээ мухарт хадгалдаг монетын эмэг бөгжнүүд нь мөн Чулуунбаатарын хитвчэнд байсан 200 мянган төгрөг тэрч байтугай охиных нь гоёлын палаж гар цөнхнүүдийг хүртэл хуу хамаад явсан байжээ. 200 мянган төгрөг яамай байна гэж бодоход эхнэр охин хоёрынх нь үнэтэй чамин хувцснуудыг яах билээ. Тиймээс цагдаад хантаас өөр арга байсангүй. Харамсалтай цагдаа нар хулгайч хүүхнийг олж чадаагүй байна. Аргаа барсан Чулуунбаатар танил талаараа хөөцөлдөн байж Батлан хамгаалах яамны оператив жижүүрийн албаны бичиг баримтаас хүүхний шүүлгсэн боловч тойнтой юм юу ч олдоогүй аж. Энэ 6 цэнгэлийн төлөөсөнд Чулуунбаатар эхнэрээсээ 2 сар тустай амьдарч байгаа төдийгүй цаашдаа эргэж нийлэх хэсэг нь тодорхойгүй байгаа юм санаж.